Thôi. Nó khó bố sợ thôi. Thôi. Яа. Thôi. Энэ ахыг UFC-д үзэлт байна уу? Энэ ахыг UFC юм уу One Championship-д үзэлт байна уу? Заяа тийм би мангар удаан дуугаа шүү дээ. Заяа. Thôi. Энэ нөгөө нэг киноны маркетинг байвал яах вэ? Ингээд энэ залууг ингэж тархилахаар цогцоогоод нөгөө нэг боксчин нэг ингээд саажилттай болцсон штэ. Яг ингэ саажилттай болгож жогоод тийм саажилттай хүнээр дүрд тоглоулах чивэл яах вэ? Бүр тийм амар сэтгэлээсээ ханддаг продакшн байвал яах вэ? Thôi. Nó khó bố sợ thôi. Thôi. Яа. Заяа тийм би Яа. удаан дуугаа шүү дээ. Заяа. Яа. Oh my god, энэ амар энэ юу юм бэ? Шин тавигдсан. Одоо ингээд сошиалаар яваад байгаа тэр бичлэгүүд. Тайлбар гэх юм уу, уучлал гэх юм уу? Хэлхэн зүйтэй болоо уучлаад бичлэг хийж байгаа. Бро, яг одоо зүгээр энэ хүн зоддог залуу мөн үү? Энэ зоддог залуу мөн үү чат? Энэ зоддог залуу мөн үү? Биш үү? Энэ хин? Лексорын Facebook руу нөр амар бичлэг байлээ. Писта. Энэ минь нэг юу болоод байгаа. Энэ биш. Гарав. Биш үү? Гараа аваа пистам. Гараа авто уш. Гарав. Гараа аваа пистам. Гараа авто уш. Гарав. Гараа аваа пистам. Гараа авто уш. Гарав. Гараа аваа пистам. Гараа авто уш. Арай ой. Идэр чи яг юу болцсон юм бэ? Энэ юу вэ? Хүслэн тог шоонуулж хүсэл арих бос үедээ цогтуур олон нийтийн сүлжээгээр ясбог хүсэл. Миний ад би тосон дээр байна. Зургтайхаа. Миний ах. Ой. Алан шүү. Миний найз байна. Энэ дурак пистам. Бэна. За ман найз. Энэ бас хин юм бэ вста. Энэ юу вэ? Оо, ёо. Яг надад ч бас сканер авах. Оо, гал. Би чамаа амар хайрлаж шүү. Ааха. Тэр би чадахгүй шүү. Тэгээд алуудаас ирсэн мэт чинь. Чадахгүй шүү чамаа. Хайрлах авах чадахгүй. Заяа. Зүгтэрч. Би чамаа тоглоомжлаа нааж их. Цоцсон шүү даа шүү. Заяа. Нэг мэдлэг гэхгүй. Одоо зүгээр мөрөөр явна. За. Энд жихөө. Ёо. Тэгт ямар амар юм бэ? Сайн бацхан уу. Энэ өчтөр шин тавигдсан. Аха, намайг бити ир зодороо плиз ми толгойд ирэх рүү бити зохиорой. Би одоо тань дээр жоок хийж магадгүй. Гэхдээ намайг бити ир зодороо гэж. Тайлбар гэх юм уу, уучлал гэх юм уу? Плиз аха, намайг бити зодороо плиз. Зүйтэй болоо уучлаад бичлэг хийж байгаа. Хүн нэрээ тогс өдөө гэж хамгийн үнэн зүйл байт юм байна. Тэгээ би энэ дээр болохоор яг зүгээр эдгээр дан ганц миний буруу биш байсан ч гэлээ. Өөрийгөө Дан ганц миний буруу биш ч байсан гэлээ гэж яг юу яриад байгаа юм бэ? What the fuck? Хүнийг тэгж бүр дагц магц руу амар шааснаа ганц миний буруу биш байсан гэж. өмөрж хэлэх үг алгаа. Яг л би өөрийгөө өөр өнцгөөс үснээ санаас согтуу байхдаа ямар аашаа гарч ямар муухай харагдаж байгаа вэ гэдгийг та бүхнээр илүүлтгүүгээр сайн ойлгож мэдэрч байна. Бас гимшиж байна.
эдийг хүртэл дэмжиж ирсэн хүмүүсээсээ уучлалт гуйсан зүг болов гэж бодож байна. Тэгээ бас хамтлагийнхнаасаа гэр бүлийнхнээсээ эхнэр хүүхдээсээ ах эгч ээж аав бро яг урлагт яг энэ хүн одоо ихэж хэрэггүй баха. найз хамаатансаа одоо юу гэдэг юм бүх ойр орчны хүмүүс маань уучлаарай. Уучлахгүй яа бро. Өөрийгөө өмөрч хэлий. Нөгөө нэг юм бичлэг байдаг шүү дээ. Ugly, pig, fat гэцэнтэй тэгсэн чи ингэсэн чи шууд ардаас нь баахан килимүүд орж ирсэн. Yes гэдэг шиг энэ уучлаарай гэдэг. Уучлахгүй гэдэг юм мэдээ тийм л дээ. Энэ зүйлээс болж гэр бүлийнхнийг маань эхнэр хүүхэд бас хамтлагийнхнийг маань битгий өдөр ингэж газар доогоортлон муулаач гэж хүсмээр байна. Тэгээд энэ хүү хэрэг нь болохоор жилийн өмнө олсон хугацааны өмнө олсон гэж бити хэлээрээ. Ягаад гэвэл тэр хугацаа хинт ч хамаагүй учраас. Сар гарны өмнө болсон зүйл үйл явдал. Энэ болохоор одоогийн байдлаар цагдаагийн байгууллага Тэр хизээ болсон who cares bro. шалгагдаад явж байгаа. Тэгээд Лексорын Facebook гэж юу юм бэ? Лексорын яг юун дээр нь тийм байгаад байгаа юм биш үү шүү дээ. What the fuck? Member of the gang Яа бүр эргэтэй өнөр хөхүүлээд байгаа юм. What the fuck би юу үзээд байгаа юм бэ? Энэ яг үндэ гэхдээ PDD рэпрүүдээс амар байна хөө. Энэ яг юу болоод байгаа юм бэ? Энэ яг юу болоод байгаа юм бэ? Энэ эргэтэй юм уу, эмгэтэй юм уу? Гэхдээ энэ худлаа л нь штэ. Энэ худлаа л нь штэ. Өмдөн тайлтаагүй зүгээр ингэж зүгээр ийм амар дээрлэх хүн юм биш үү? Энэ худлаа бичлэг үү штэ. Тэгвэл осорч амаа ясна үгүй саяных. Энэ худлаа бичлэг байна чат. Энэ хөхөөг байна. Бити хазаатай биш таамна гэдэг. Гэтэ яхаа ингээд тоглож явахдаа зүгээр амар дээрлэхүүл юм байна. Би яг зүгээр тэрийг л анзаарч байна. Амар дээрлэхүүл юм байна. Тэгсэн цаана нь явж байгаа дуугийн сонстой. Oyan gang биш gang bay gang Яа тэгснэ амаа ярьчаа шах гэхдээ яалч мундаг жүжигчин хүмүүс юм аа. Үнэхээр мундаг жүжигчин дээрээс нь айгүй мундаг тийм ээ этиктэй гоё продакшн байна чат. W этик шах. Этик гэдэг үгний би яг definition meaning-ийг ойлгохгүй байсан. Тэгээ яг өнөөдөр ойлгож авах шиг байна бүгдээ стримээрээ. Этик гэдэг үгний утгыг бүгдээ ойлгож штэ тий. Осорч амтаад ядлах харагдаад тань да. Энэ ийм нэг бичлэг байсан шүү дээ. Энэ биш. Энэ байна. Байгаараа биестэ байгаараа хөө ийм асуудал. Эдит продакшн зохиолч найруулагч даваа зул манай ажлын дундын групп чатанд явуулсан маад бичлэг задарсан сошиал их айхтар юм байна. Гэж уран бүтээл хийж чадах үг нь мэдэхгүй байна. Хийхгүй багт үнхээр Бараг хийхгүй багт Гэтэ үйлж агаад амар хүмүүс итгээд ингээд уучлана гэод доо. Амар их хүмүүс итгээд уучлана. Яг энэ хүмүүсийн ингээд өөрсдөө этик продакшн гэж байгуулад кино өдр хийгээд тийм ээ тэр кино сайн ч муу ч бай тэр хийж байгааг нь бол үнэлж юм хийж байгааг нь үнэлж байна. Гэхдээ энэс арай тэнтнэ. амар хүмүүстэй байгаараа биестэ байгаараа байдаг гэл балаам шиг тэнхтэл маазраал явж болохгүй гэдгийг маш сайн ойлголоо. Маш сайн өмхий санаатай байх хэрэгтэй юм байна. Яг үнэн л танд. Бид нар ч нөгөө нэг үйт хингийн ингээл нөгөө наано цаанаа найз төгөд тахт ус юм л хүмүүс. Тэгэл нөгөө бүгдээрээ нэг групп чатанд байдаг. Балаа эмх явуулнаа тэгэл нөгөө бичлэг коммент дээр нь тэгсэн чинь энийг унш та. Энэ бүр лаажиг жүжигчин пестанууд угаасаа л жүжигчин байх юм а. Хаана бас яаж жүжиглэхээ мэдэх юм хамаагүй л гэнэ гэж. тэгэж бүгд л байна уу тэгэл дотроосоо л бас нэг нь цадруулаад яасан юм байна л та. Яг шартаад байгаа мó хайшин яг яагаад байгаа юм бэ ингээд дахиж ер нь тийм маа цаад юу гэдэг юм болидол гэж бодож байна. Одоо ч тэгэл юусэн өнгөрчлөөдөө тэгээд ер нь тэгээ камерны ардуурл хиймэн яах. Тийм ээ камерны ардуурл хийгш.
Сая өнөөлөө нөгөө зодж байгаа бичлэгээс болоод бүх кино театрууд манай шинэ хэлүүж маяг даадаг гэдэг кино театруудаас гарч ирсэн. Бүх кино театрууд бол бүгднийг сайхан татан буулгалаа. Тэр зодж байгааг мааз гэдэг юм арайгүй үстэй. Аа? Тэр зодж байгааг мааз гэдэг юм уу? Арайгүй байлгүй дээ. Шийдэх төгөлхтэй. Манай энэ ах бол үнэн фейк байна. Яагаад лайка дараад үзэж байна. Oh my god бүр үзээ. Ой одоо энэ даваа зүлгээд ах ингээд амар ингээд кино урлагт ингээд нилээ удцсан хүн байгаа шүү дээ тий. Нилээ удцсан тэнгуут энэ зүр би энэ бичлэг үзээ юу гэж харж байна гэхээр ингээд сэтгүүлч ганц чимэг гэдэг ихч байгаа таньдаг ихчээ яг одоо нэг ийм бичлэг хийхгүй бол болохгүй байна. Тэгээ та надаас нэг ингээд ээж мэд чи ярьж гинөө кино чи юу болж нэгэд нэг асууч хоёулаа нэг иймэрхүү бичлэг цацчихъя гэж байгаа юм шиг санагдаж байна. Ингээд дүүн одоо ийм ихч одоо би одоо зааж харах гэж байгаа юм. За хөөдөг бардагч нэг төдөөс өдөр хүртэл дэмжиж ирсэн бүх үзэгчтэй маш их баярлалаа. Зүгээр. Бардагч одоо яг хөө ийм асуудлаас болоод дахиж уран бүтээл хийж чадах уу мэдэхгүй байна. Хийх бах дөө угаасаа хийх бах. Хамтарч ярьжсэн бүх уран бүтээлчдээс уучлалт хүсье. Бас дэмждэг байсан бүх хүмүүсээс уучлалт хүсье. Яг одоо би чээс нэг юм харчин заяа. Тэр зодж байгаа бичлэг зүгээр яг 80% нь олчихжээ. 80-90% нь олчих. За тэр ингээд хөгж байгаа ч байна уу те. Ингээд хоёр ахаад хөгж байгаа ч байна. Тэр бичлгүүд бол яах вэ заяа. Тэд нар нэг хамаагүй тэд нар зүгээр мааз гэж ойлгоё тийм ээ. Угаасаа суйс амар гэсэн штэ. Тэр нөгөө нэг хандаа илүү хэн блэ миний хамрыг хуглаа зодддаг байсан гэдэл арх мархинд намайг явуулсан гэд нэг ихч фэйсбүүк дээр нэг шүүл үлээсэн гэж гарч ирээд байгаа ихч байна штэ. Тэр ихч чи өөрөө ч гэсэн тэгж хүн амьтан зодоол яг тэгж явдаг байсан гэдгийг би бүр батны их сурвалжаа сонссон байхгүй юу. Тэгэхээр угаасаа тэр бол хаард заяа. Тэгээд тэр зодддаг шийтгэл бүр амар бүр газар авчжээ. Тэр зодддаг шийтгэл бүр эндийг бүр амар болгочих. I love you from Twitter. Okay, thank you. Сошиал үнэхээр амар юм хүмүүст байгаараа биестэ байгаараа байдаг гэл. Нүлэмсэн байгаар чам хот үжиглэл бол өнөө. Балам шиг тэнхтэл маазраал явж болохгүй гэдгийг маш сайн ойлголоо. Маш сайн өмхий санаатай байх хэрэгтэй юм байна. Дутуу тамиртай байх хэрэгтэй юм байна. Хүн болгонд үнэн хэлээ солиотой юм шиг цагаан цалин ойлгохгүй мэн гэдгийг ойлголоо. Зүрэг ингээ уйлаад ихчтэйгээ хамтраад ийм бичлэг цацж байгаа нь таныг ямар амар нохоо санаатай вэ тийм ээ өмхий санаатай вэ гэдгийг чи харуулж штэ тийм гэтээ энэ хүн бүр амар фейлчшээ. Яг кинотас буусан сайхан байх хүмүүс нэлээд сайн үзсэн байсан. Булгаан чадналж би сүсийг юу гэж хэллээ. Одоо ингээд харахаар жүжиглж чаддгүй юм шүү гэж. Хөөе, тэнгуү би таарт нэг амар нэг түүх хэлэх үү? Амар нэг түүх хэлэх үү? Сайн лексор юмшлэг хаана байна? Аа тийм. Одоо биш үү? Би таарт гоё юм хэлээ зөө. Гэтэ амьдрал гэдэг амар сони юм аа. Одоо энэ инхчингээд ах байна штэ. Энэ ах юу вэ гэхээр би 10 жилд ингээд сурж байсан ахгүй. Тэгэхээр наа 7 дугаар ангид ахад манай өсгөөгөөд маа найз байдаг байсан зөө. 5 дугаар ангидаа шилжиж ирсэн. Тэгсэн чинь нэг өдөр ингээд тэр чинь нэг 10 сар март байлуу да. Маа дандаа ингээд инхчингээ жүжигчийн ирцээ ингээд андаа ямар инхчин гэсэн чинь яагаад тэ нөгөө хошин шог дээр инхчин гэдэг нөгөө нэг эмхтэй нэртэй нэг ах байдаг гэд. Тэгээ гэрт нь орсон чинь энэ ах сууж исэн аахгүй юу.